За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Найлтаараагийн маань энэ 7 хоногийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За эхнээсээ одоо манай нэг бороо орж ийн. Одоо хаврын анхны бороомороо болоод эхнээсээ хосууд ч айгүй романтиклаад сайхан байх шиг байна. Гэхдээ тэгвэл энэ 7 хоногт бас тавьд романтик нуу, аз тохиох нуу, эсвэл жоо ямарх нуу харцгаая. Нэг юм анхааруулъя. Энэ үхэл идэх хөзөр юу шүү? Нүд чинь тусаад байлаа гэд энэ нэг юм дараа 7 хоногт үхнэ гэдэг юм биш шүү. Үхэл идэх хөзөр бол өөр утгатай. Нэг юм дуусаад өөр юм эхлэх ч юм уу, эсвэл шинэ эхлэх ч юм уу те. Содон утгаар байгаа учраас нэг тийм энэ хөзөр нүдэнд тусаад байгаа тэрнээсээ бас айгаад байх юм шаардлагагүй шүү гэдгийг хэлье. За тэгээд одоо 3 хөзөр байна. Үхэл одоо хувь төвлөн гэрүүлэг тэгээд 8 аяга. Энэ 3 хөзрийн аль нь өөрөө чинь нүдэнд тусч чинь тэрийг сайхан сонгоорой. За ингээд одоо 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань үхэл идэх хөзөр буусан. За хөзрийг ажиглавал нар жаргаж байхад одоо үхэл арга ясан дүртэй үхэл өөрийн биеийг ирсэн хаан үхчихсэн доорнтой цагаан өмчгсөн. Цаанаас нь ингээд доотлын одоо ханхүү гүнжнөр нь ингээд уйлаад миний аав ингээд авч явах шаардлага байсан мүү гэд нөгөөх нь одоо өөр арга байхгүй л гээд байж штэ. Нэг талаас энэ юу гэдгийг одоо өвдөлттэй гэхдээ дуусах ёстой юм нэг талаас өөр дуусах шинаа л гэсэн үг байхгүй юу? Таны амьдрал одоо яач хүнийг тийм дуусах ёстой, болох ёстой, эсвэл хаацах ёстой хүн, эсвэл үйл явдалтай аль нь ч болно штэ. Тийм зүйл байна. Энд чинь тэгээд төв төлөв ихээр энэ 7 хоногны талаас дуусах юм байна. Нэр шүү. Зарим тохиолдолд хоёрын хооронд ийм байжээс баг дууссан дээр гэдэг харилцаа, эсвэл үйл явдал ажил байдаг. Тэр чинь бол ер нь энэ 7 хоногор дуусах шатндаа ороод ер нь болгошонд орох юм байна. Зөрүүд сайн үхэл идэг бол нэг юм дуусган 50%. Гэтэл энэ чинь дахин шинээр эхлэл гэдэг нь үлдсэн 50% нөхгүй юу? Тэгэхээр таны амьдралд дахиад бас нэг юм шинээр эхлэх юм байна. Тэр нь бас энэ 7 хоногт эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Нэг хаалга хаагдаж нөгөө хаалга нэгдэх нь энэ 7 хоногт бас одоо болох их чухал үйл явдал байна шүү гэдэг зүйл ингээ гарч иж байгаа юм аа. Гэхдээ хамгийн айтайх нь гэвэл энэ юм ихгүй юу? Үхэл идэх өдөр чинь нэг талаас ингээд эвгүй сонсогч авч боловч нөгөө талаас одоо энэ дотор хүний чинь одоо нэг барцтай наварч гаргаж байгаа юм. Тариулах ямар гэдэг вүлээ? Өвддөг. Гэхдээ яг л хэрэгтэй. Одоо нэг юм бөөнөр өгдөг штэ амар нэг юм чавхурдаад байдаг юм тэгээд засаад нэгддэг. Яг нэг тийм маягийн зүйлээгээд зүйлийн талаар болноог ойлгоч. Нэг өснөө жоохон нэг юм барцад гарах гэвэл гарна. Гэхдээ тэр нэг тийм муу зүйл биш. Зүгээр сайхан нэг юм барцад ч нэг тоосож нь гөвж байгаа маа л ойлгож чадвал их буруудах юм байхгүй шүү заяа. За тэгэнгүүт хамгийн айтайх нь морин төрхтөд үзэл бууж байгаа юм. За энэ бол 7 хоногийн магадгүй сүүлээр эсвэл юугаар амжилтанд орно. За ингэж байгаа юм. Одоо хөтө дээр уустай аюу сайхан залуу ингээд амар гоё морин тэрэгний доор одоо хөлдсөн юм нь спинкс. Одоо чинь домогтой штэ. Эмхтэй спинкс ингээд ивтер яваад хүнтэй халаад хүнээс таавар таагаад тийм мэдхгүй бол идэ явуулдаг байхгүй юу? Яг тэр шинэ гэсэндээ энэ одоо үхэл идэх хөзөр чинь яг үндэ энэ 7 хоногийн том азны нэг хэсэг юм аа. Энд чинь гэрт юм орохын тулд эхлэхээрээ цэвэрлээ үстэй. Яг тэр шиг жоохон цэвэрлэгээний зүйл энэ 7 хоног болж магадгүй шүү. Гэхдээ бити их юм бодоорой. Ер нь бол зөв замаар явж байгаа шүү. Дараа нь сайхан аз тохион амьдралын сайхан боломж тохиод аюу сайхан явчих юм аа. Энэ чинь нэг талаас таны амьдрал бас сайхан бүхсэй те болгоё бүтээ гэсэн юм байна. Нөгөө талаас хувь тавилангаас тэгвэл энэ нэгэ байхгүй болж юм чинь төвлийн хүний бас зөв замд оруулъя гэдэг бас тийм энерги нь орж ирж байгаа учраас ингээ сайхан 7 хоногийн магадгүй сүүлээр их сайхан аз тохиод айтайхан байх нэ гэдэг зүйл ингээ гарч ирж байна. Гэхдээ хамгийн сонирхол нь гэвэл энэ гаргалгаа шүү энэ юм бах юм. Гаргалгаа тал дээр илүүсэн юм орж ирнэ. Яаж, хизээ, хэрхэн, хаана гэдэг зүйлсүүдээр маш сайн төвлөрч яваарай заяа.
Тэгэхэд бол энэ 7 хоногт өөрөө чинь бол аюу сайхан аз одоо бүтээч юм байгаа юм. Тэрэн дээр нэгсэндээ юу байгаа шүү. Шин боломжгүй шин зам өөрчн нэгдэх болно. За харин энэ 7 хоногийн гаргалгаа наривчсанд үзэрдэг одоо харцгаая. За эхнийх нь 2 сум одоо шудраг ус байдлыг жаа штэ. Одоо 2 сум чинь 2 сав байхгүй юу? Таныг одоо нэгсэндээ сонголтоо хийх гэж байгаа юм. Нэг талыг сонгоод нэг сум бариад харав гэж байгаа гэсэн байхгүй юу? Яг тэрнтэй адилхан ер нь энэ 7 хоногт өөрчлөсөн бодож байгаа. Ер нь одоо нэг юм байгаа да хоёрын хооронд яг гарга мэддэхгүй нэг юм заваарсан нухаан бас цовсон юм харилцаа юу байгаа вэ те? Эсвэл үйл явдлууд ямар нэг ажил төрөл байгаа юу? Би тэрнээс ер нь холдчихвол бас болохоор байна уу? Холддог шаханд бол надад ер нь хэрэг ашигтай байна. Тэр талаар бас бодоорой. Яагаад гэвэл хувь тавилангаас саний үйл ер нь жоохон холддог хандсан байгаа шүү. Аян нөхцөлд алинаас нь холбоо идэх бас хүүхэн өөрөө шийдэж болдог байхгүй юу? Тийшээгээ арай нэг ингэн дээр юм да гэд төвлөрсөн байгаа нөхцөлд ер нь бүх юм арай нэг юм зөөлөн одоо газардах боломжтой байдаг байхгүй юу? За тэгэнгүүт бас нэг юм байгаа юм. Амьдралын динамик буюу одоо амьдралын одоо баланс тэнцвэрээ олох бас нэг хэрэгтэй байна. Энэ чинь одоо бас нэг юм дээр ингээд үхэн хатан зүтгэж тайхан зөв буруу те. Одоо чинь өөрөөрөө бас хайрлах хэр сурч гин. Өөрөөсөө сэр халамж тавьж гин. Ажлын мал одоо дөрвөлөв зүхөр яваад байгаа юм шиг үстэй гэдэг чинь бас нэг бодох асуудал шүү. Одоо эсвэл хит тийм бас буруу зуршил хамтаа те бас залхуурч хөтөд байна уу? Нэгсэндээ ер нь амьдралдаа миний яг барих тэнцвэр хаана юу яваад байна? Би тэнцвэрээр барьж чадж гин үү? Тэнцвэр баригдахгүй байгаа зүйлсүүдийг би ер нь хийх шаардлага байна уу гэдгээ нэгт маш бодож үзэрэй гэж гарч ирж байна. Хоёрт нь заа сайхан морин төрөлт ингээд их сайхан боломж гарнаа гэсэн байдаг. Тэр нь хаанаас гарч ирэх юм те? За тэгэнгүүт тэр нь хамт олон хүмүүсээс гарч ирнэ. Энд чинь нэг тийм юу гэдэг юм аа? Одоо хүмүүс явж байхад олон юм ингээд ажиллаж байхад зайлшгүй нэг нь морьтон буюу чиглүүлэгч нөгөөдөл нь морь болж байгаа байхгүй юу? Яг тэр шиг таны амьдралд бас яалтчгүй нэг тийм чиглүүлдэг хүн хэрэгтэй. Та бас заримдаа өөрөөс чиглүүлэх хэрэгтэй. Заримдаа та өөрөө морь болно, заримдаа та өөрөө морьтон болно гэсэн үг байхгүй юу? Энэ нэг тийм буруу морьтон зэрэг буруудах юм байхгүй. Гол зүйл гэвэл таны амьдралыг үнэндээ одоо илүү таны амьдралыг одоо өөрөөр харж чаддаг, зөв сэтгэдэг айтай хүмүүс хэрэгтэй байна. Дааш та тэрийг өөрөө нэг л тийм юу яах байгаа те. Юу дүүлээ. Ойших уу ганцаараа жоохон зүтгээд байгаа юм биш шүү. Тэгвэл энэ 7 хоног ер нь нэг жоохон эвд явдаг ч юм уу те. Эсвэл сонирхлоороо тийм ментортай болъё, шифутай болъё гэж бодвол ер нь их зүг байна гэдэг зүйл энэ дээр гарч иж байгаамаа. Таны амьдралыг одоо харах хүнс гэж өөрчлөх хүн шүү. Бас учруу тийм Ленин багшийн заасан замаар гэдэг нэг юм орогтоод байдаг хүн биш шүү. За юу. Тийм зүйлс ер нь таны амьдрал та орж ирвэл маш сайн байна. За тэгэнгүүт энэ 7 хоногт одоо орогтлох зүйлс юу гэж харсан байна? Харъя. Одоо uncovering confidence. Одоо үл мартагдах итгэлтэй бардам байдал. За ийм байгаа хгүй юу? Бардам бай, баг зэрэг. Энд чинь яг энэ 7 жоохон баг зэргийн фейлдэх юм болно. Гэхдээ нэг тийм буруудах юм байхгүй. Угаасаа хүний амьдрал хизээ хүний амьдрал тийм дардсан байдаг байсан. Гол нь юу гэж вэ гэхээр энэ зүйлсүүдэд нэг тийм өөрөөхөө сэтгэл зүй жоохон бэлтээ. Юм болгон дээр ингээд зүтгэлээр унаад одоо та хүний амьдрал гэд бодож байх юм байхгүй заа юу. Энэ чинь болох юм болно. Гэтэ тэглээгээд танд одоо тариулъя гэдэг ч одоо хүн мууд үстэй зүгээр өгдөг шүү дээ. Тиймтэй адилхан өөрөөсөө жоохон бардам бай. Чадж байгаа. Би бас амьдралдаа бас хийх юм хийгээд бас бүтээх юм явж байгаа. Энэ ч бас нэг тийм буруу юм байхгүй гэдгийг ойлгоо заа юу. Тийм байхад бол бусд нь аюу айтайхан давгүй байна гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За харин энэ 7 юу болохгүй вэ? За сэлэмний хатан одоо хөзрийг харвал нэгэн чирнэлийн яган таашинсантай бардам байрын вэгүү байрын нэг анаа сэлэм барьсан байж штэ. За юу гэсэн үг вэ гэвэл энэ 7 хит хүүтэн тийм хатуу ширүүн одоо шийдэмгий байх тал дээр бодож үзнэ.
Хата үхэл гэдэг чинь бол нэгсэн юу шүү. Нэг талаа гаргаж байгаа нь бол үнэн. Гэхдээ нэг талаа гарч ийна гэд бүх юмыг нэг талд нь эргэн тойронгоор нь тийм хэсэг юм байхгүй. Энд чинь түрүүн хэлээд байгаа шүү, балансаа барай гэд. Одоо юу штэ бүх юмыг нэг талд нь гаргана гэж очрогоо ихнэр хүүхдээсээ салаад хүүхд бүгд охиндоо гал те. Дараа маргадаа салаавч үзүүлэл явж болохгүй штэ. Энд чинь аль нь болохгүй байна гэдгээ л бодно. Бүр тийм болохгүй гэдэг бүр тийм одоо зохицуулж менеж хийхэд маш хэцүү. Эсвэл боломжгүй байгаа зүйлсүүдээр л болно гэж байгаа болохоос биш бүх юм биш шүү гэдгийг нийтлэлс танд хэлж байгаа юм аа. Хоёрдугаарт хит өөрийгөө бас тийм стресстүүлэх, амьтантай үзэлцээ зодтолтыг байна те. Тийм байж болохгүй. Ялангуяа та энэ талаар бас их уян хатан стрессээ тайлсан зөв зүйлрээ чиглэсэн байх ёстой шүү гэдэг зүйлийг танд сануулж байна. За ингээ эхний хөзөр маань дуусч байна. Одоо хөзөр төлөвлөгөө таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн донешн юу маш их баярлах болно. Мөн гүйлэний утган дээр юу хийхийг хүсэж байна. Ямар хөө амьдралаар амьдрч одоо юу зорж байна. Тэрийг бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан залбирлуулдаг манифест хийж өгөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүсье өрөөе. Амьдралд угаасаа л ийм хаяатаа хатуу хөтүү юм болдгийг. Гэхдээ Аз тохиодохгүй юу? Одоо нэг юу гэдэг штэ автобус нь хоцроод ихэр хоёр цонхтой очихгүйсэн чинь таксиг ирдүүчлөө машин ярьчихвлээ. Тэгсэн нэгэд очоогүй байлаа яа гэсэн чинь нөгөө ихэр хоёр цонхот нь орцсон байдаг. Яг тэр шиг зарим тохиолдолд фейлж байгаа зүйл хүртэл аз ээж болдог байхгүй юу гэдгийг ойлгоорой. За одоо ингээд хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань за Wheel of Fortune буюу хувь тавилангийн эргүүлэг. Энэ их гоё хөзрийг харж байгаа биз? Үүлэн дээр амар гоё тийм эргүүлэг хийлээ шүү дээ. Тойроод бас зөндөө тийм бурхны анжлууд, сахиусууд байж байгаа юм. За нэгдүгээрт юм байдгийг. Амьдралын шин цикл таны хувьд энэ 7 хоногс эхэлж байна. Их сонирхолтой үйлдэл болно. Ер нь амьдрал одоо нэгin юм биш. Арай өөрчлөгдсөн мэт санагдаж эхэлнэ. Бүх юм нэг л өөр одоо нэг л хүн дутуу гэдэг шиг бас арай ийм байвал яадаг бол тийм байвал яадаг бол те имийг хийсэж ч юм уу эсвэл би ер нь ингэж л яадгийг гэдэг тийм руугаа ер нь та энэ 7 хоног их сайхан чиглэх болно. Одоо өөрчлөлтөнд орох болно. Давхар энэ юу гэхгүй юу? Аз таныг ивэ болж янз бүрийн шин боломжууд энэ 7 хоног гарч ирж таныг айгүй сайхан ивэлээ хайрлсан гой юм болнод одоо болно гэд гарч ирж байна. Тэгмүүд юм байгаа юм. Энэ чинь хувь тавилангаас давхар хувь тавилангийн үзэр, хувь тавилангаас танд их сайхан юмыг үзүүлж байна. Энэ чинь нэг юу гэхгүй юу? Танд одоо мэдээ хувь тавилангаас энэ бол чиний хувьд л одоо ийм замаар явна. Чи энийг сайхан даваа гарцсан учраас одоо илүү хайтайхан замаар явна гэдэг чинь харуулж байгаа юм. Тэгэхээр ерөн жоох энэ талаар бас буян үйлдэл маш сайн байна шүү гэдэг зүйлийг тэнд ингээ гаргаж ирж байгаа юм аа. Өөр жоохон зүүн совинтойгоо жоохон холбогдоо те. Ер нь одоо ингээ сайхан сахиусуудаа залбираад одоо энийг хийж үзээрэй. Энэ ер нь миний одоо чиний энерги нэгж байна. Би ер нь энэ энерги үедээ би ер нь яг ямар хуу байвал дээр юунд харуул дээр нэг одоо зүү дээр миний өмсгөл тохиолж өгч игээд залбирвал баг ер нь их сайхан мэдээ орж ирнэ. Яагаад гэвэл та одоо сүүлийн үед аюу тийм энэ талаар бас зүүн сүмжин их гоё хөгжсөн, гоё байх юм байна гэдэг юм гарч иж байгаа юм. Гэтэ тэрнээс л хамгийн гоё юм байна. Энэ чинь Wheel of Fortune чинь одоо юм үзрэхгүй юу? Одоо тэгвэл бас орчлонгийн хөзөр учраас ер нь та хувь тавилангийн зүйл явж байгаа боловч бас яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлсүүдийг би энийг хүсэж чинь би энийг авмаар байна гэж сайхан манифест хийхэд бол илүү үр дүнтэй байх юм шиг гэдэг зүйл гарч ирж байна. Нэгсэндээ энэ талд манифест зүйл их үр дүнтэй байх нэ. За тэгвэл хоёр дахь өдөр 5 зоос гэж байгаа шүү дээ. За ингээд эхнийх дээр инвест бадраг наацнаас тохиол сайхан болсон яаж эцэн гэдэг байгаа юм. Гэсэн нэтэр дээр ориг дээр болохоор одоо 5 зоос боёо нэлээд тийм бас зүдэргээтэй орчин жоохон орч магадгүй шүү гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Гэхдээ юм болон гэсэн өөрөө бүтэлсэн утгатай гэж байгаа штэ. Нэгсэндээ 5 зоос энэ 7 хоног гарч ирж байгаа гэдэг нь тодорхой хэмжээнд бүх юм ингээ бас амар тийм мөнгөн зар тавган дээр одоо алтан сэрээ мэд утгатай тэгээд одоо тэнд орж иж байгаа юм бишээ.
яг жижигхэн бичгэн нэг юм сорилын санаа зовох эсвэл жоохон тийм ядраах одоо ялангуяа тийм жоохон тийм санаа шуулах зүйлсүүд бол болно. Гэхдээ энэ чинь ийм баггүй юу? Том зургаараа харуул зүг болохоор нэг тийм айхтар тийм хүндрэхэр юм бол гарахгүй. Гэхдээ тийм сорилоор өөрөө чинь жоохон тийм сэтгэлж нэг гэсэн зориг жоохон мохоо гэсэн юм бол баг зэрэг гарч ирнэ. Юунд очив би яаж үчи гэдэг юм бол тэр жоохон тийм оруулах үүснэ. Тэгтээ хардаа энэ хүмүүс одоо үнэхээр тийм ядарсан, даарцсан байгаа боловч нэг тийм зов зүдэрч царайтай байхгүй хүмүүстэй. Зүгээр л одоо ер нь болгоно одоо ингэсэн бол тийм ээ гэдэг л байгаа үстэй. Тэрнтэй адилхан энэ 7 хоног та бас одоо ямарваа нэг зүйлсүүд дээр жоохон тийм одоо сорилт орж ирвэл шийдэмгий байх тал дээр та бүхэн маань маш анхаараарай. Ер нь жоохон шийдэмгий бүхэн сайхан талаар болж байгаа. Гаргалгаагаа л олъё, шийдэмгий байдалтай оръё, жоохон шатруун бай тэ. Энэ бүхэн бол бүх юм хоос юм аа. Айхтар тийм юм гайгүй гэд бодож байвал маш зүг бай шүү. Гэдэг зүйл нэгээс гарч ирж байгаа юм. Тэгэнгүүт энэ чинь нэгсэндээ хувь тавилангийн танд орж иж байгаа жижигхэн сэтгэл мэдрэмжийн сорил юм шүү заа ёо. Энэ 7 хоног бас болох юм байна. За тэгэнгүүт энэ 7 хоног одоо гаргалгааны нэрвсэн хүмүүсүүд маань юу гэж хэлэх нь харцгаая. За их гоё үзэр орж ирсэн. Нэг нь хүлэг одоо номны хүлэг бата үнэг нөгөөх нь одоо аягны хаан одоо захлаа тий тогруу. За эхнээс нь одоо үнэг маань одоо хардаа ойд ингээд ихнүүдийн энэсэлж гисэн бүхэн надаа миний асуудалгүй гэд байж штэ. Үнэг бол залтай юм та. Гэхдээ ялангуяа үнэг залтай хэрнээс дайчин юм та. Залаа хэрэгжүүлэх хүн чинь дайчин зэрэгтэй байхгүй бол одоо бодлоо хулгай тийм салгаж чиглэлээр бүтэхгүй үстэй. Тэрний хулгай шууд шүүрч явал одоо гүгстэй үстэй. Яг тэр шиг нэгс нь таны амьдралд одоо таны жоохон илүү одоо энэ 7 хоног ялангуяа шатруулнаас гадна дайчин бас толгой аягүй сайн ажилласан тийм сэрг ухаантай байгаарэ. Их гой юм орж ирнэ шүү. Тэгэхэд та нэг юм гинэн бутга өнчин бутга шиг нэг тийм ингээд сонин зэрлээ хаасууж болохооргүй байна. Аягүй тийм дайчин шууд дайрч ордог толгой сайхан ажилтдаг те хиймэр лунаатай байвал энэ 7 хоногоос одоо нэгдүгээр дуусах жоох юм болох нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаас одоо ийм үгдгийг одоо эрсдлийг боломж олгож харах гэдэг шиг. Одоо юу гэвэл гутамшгийг эсвэл одоо харамсалтай үйл явдлыг одоо агуу буянлаг үйл явдал болно гэдгийг. Яг тэрнтэй адилхан таны амьдралд одоо хэцүү дутуу юм болж байж болно. Гэхдээ тэрийгэ зөрөөд одоо ч нэг яг тийм сайтнууд яг бүгдэлдэг үстэй. Би ядуу шин зүссэн тэгээ баяцсан мэдсэн. Яг тэрэн шиг тийм үйл явдал. Одоо хэцүү орчныг маш сайхан болгох, маш гоё болгох боломж бол танд байгаа юм байна. Тэгтээ танд толгойч ихэрсэн ажиллагаас хамаарна. Тэрэн дээр ялангуяа зүүн совингоо маш сайн ажиглаарай. Маш сайн одоо хараарай гэж гарч иж байна. Харин хоёр дахь нь аягны хаан одоо захлаа. За одоо тогруу. За ийвч нэг одоо хардаа бас л нөө дэлхийд хөмөрчүүлэх гэсэн маягтал явж штэ. Нэг гүн ойд том одоо модны дор те. За энэ юу гэсэн үг вэ? Одоо нэгдүгээрт та жоохон хашир байхад нэг буруудахгүй. Энд чинь таны илүү их тийм том тоглоомын дүрмийн томсгоо те. Одоо илүү тийм сайн зүйлүүд таны чиглүүлж байгаа учраас та бас тэр хэмжээгээр илүү тийм одоо бие хүн чинь сайн хөгжөөд гашир ухаантай болоо сайхан суурьтай болвол маш өндөр үр дүн таныг хүлээж байна. Тэгэж нэм тийм аа. Аягны хаан ч өөрөө хүнийг ойлгодог тийм эмпатигаас гадна хүнийг таньдаг хүн гэдэггүй. Энэ чинь таныг ер нь 7 хоног аягүй тийм ер нь 7 хоног илүү цаашдаа аягүй тийм хүмүүсийг таньдаг мэддэг хатгалдаг ер нь энэ хүн яг яах гээд энэ дараа яах гээд юм те энэ хулаач намайг шуух гээд энэ эсвэл надад туслах гэдэг үгтэй бас тийм болдог. Тэгээд айтайхан төвлөлт хийж хүрдэг хүн ер нь энэ 7 хоног байгаарэ гэдгийг танаас та сануулж байна. За одоо энэ 7 хоногт оргол үзрээс юу зүйлсэн байна харцгаая.
За creating cooperation буюу одоо юу бүтээх, хамтрал холбоос бүтээх. За энэ чинь гарч иж байна. Дайчин бай. Тэгэнгүүт хүмүүсийг таньж сув гэж штэ. Одоо ямарваа нэг ингээд та юмыг ингээд хүрэх тусам юмыг ингээд гоё амжилт хүрэх тусам тань улмал хүмүүсийн хэрэгцээ, улмал танилцал гарч ирнэ. Ийм нөхцөл ялангуяа энэ 7 хоногт гарч ирэх болно. Тэгэхэд та биелнэ үү? Хүмүүстэй харилцаад нэг ийм сарын тэмдэг эрцэг охин шиг ингээд байж болохгүй шүү дээ. Бас аргыг нь болоод бас хамтдаа хожих нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ нөхцөл таныг маш сайн хүрэх хэмжээнд бол чадна. Тэгтээ хичээгээрэй гэдэг зүйлсэнд гаргаж ирж байгаа юм байна. Одоо за харин энэ 7 хоног юу болохгүй вэ? Харцгаая. За зоосны бол нэгдүгээр хэд материалын зүйлдээ аюул тийм анхаарал хандуулж болохгүй. Зоосны бол мэдээж зүйлэн боловч материалын зүйлдээ материалын төрөлдөр аюул тийм шуналтай зэрэхгүй юу. Одоо танд бол харилцаа холбоо хамтрал хэрэгтэй болохоос хит юмнэр харамлаад бас байж болохгүй. Нөгөө талаас бас хит юмд удаан ингээд өхөрл нэг залгамдаг штеп тэр шиг одоо удаан нэг тийм хог монгоос авалцаа алхаж болохгүй заа юу. Маш тийм шийдэмгийн хурдан шуурхай хөдөлгөөн хийгээд төс төс болоо явах нь таны ер нь ирээдүйд маш хэрэгтэй байна. Ялангуяа энэ 7 хоногт. Өчнөө өвөрмжлэн нар гэдэг шиг тийм боломж гарч ирэл паккал гарах үе та яах нь тэгэл гэл өнгөрнө шүү дээ. Тэгж болохгүй үстэй. Болохгүй үстэй. За тэгээд одоо 2 дахь өдөр маань ингээд дуслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараар, шеэр хийгээрээ subscribe дараарай. Мөн donation юу маш их баярлах болно. Гүйлгээний утган дээр юу хийхийг хүсэж байна. Ямар хөө амьдралаа байна. Юу одоо мөрөөд чинь тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан залбирал үлдээд манифест хийгээд одоо хийх болно. За ингээд та бүхэнд хамгийн сайхан хүсье өрөөй. Амьдрал бас их сайхан эхэлж байна. Та бүхэнд сайхан мэдээ дуулах байхаа. За одоо ингээд 3 дахь үзэл рүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 8 аяг. За хөдөлгөөг ажиглавал нэгэн залуу ингээд цаашаа за ер нь болохгүй даа гэсэн байдалд орчихсон 8 аяг өрчихсөн биз дээ. Одоо дүн бас бүрэн шүн дүн болоогүй те сар дөнгөж мунджээ. Гэсээр нэ сар буюу мэдрэмжийн хүнийг хараад за яах вэ гэсэн байдалтай байна. За ингээд хөзөр тэлэлтээр ингээд харуул юм байт юм 8 аяг бол мэдрэмжийн өөрчлөлт байдаг. Ерөнхийдөө сэтгэлээ жоохон бэлтээрээ. Таны энэ 7 хоногт жоохон сэтгэлээ чинь одоо савлуулах үйлдэл болж магадгүй. Эсвэл та өөрөө ер нь энгийн хийх шаардлага байна гэж бас ухаарах юмд бас зөндөө гарах юм байна. Гэхдээ яг үнэ хэлээ заяа. Альч тохиолдолд нэг тийм буруудах юм байхгүй. Энийг ер нь бол бас сайн зүйлээр харж яхах хэрэгтэй. Яагаад гэвэл юм баггүй юу? Альч талаасаа харсан одоо токсик харилцаа эсвэл бүтэхгүй үр дүн маш багтаа зүйлд хүн удаан гацх шиг аюултай юм байдгүй. Тэрний оронд зүгээр сайхан асуудлаа тулцсан асуудлаа нүүрлээ те. За ер нь инким гэдгээ шийдэмгээ ороод өөрийгөө бас тийм буруутгах авахгүйгээр явчих нь өөр чиний үндэ хамгийн одоо үр дүнтэй зүйл байна гэж гарч ирж байна. Дээр нь таныг бас цаанаас чинь ер нь мэдрэмжээр чинь сорилоор нэг тийм энэ төлөө жоохон тогтворгүй байх, мэдрэмжэн дээр чинь тогтворгүй байх, савлуулах, одоо уйлуулах юм уу орох гээд байгаа юм байна. Тэгээд нэмж хэлэхэд энэ ийм штэ хөрхий бити их юм бодоорой. Яг үндэ өөрийгөө тийм аюу тийм жоохон чангахан энэ чинь амьдрал таныг сорих гэдэг штэ. Ийм төсөл чанgal өөрийгөө чангалаад харин бүр тийм чамбай тийм цэг зогсоод гоё байх хэрэгтэй байхгүй юу? Энэ төлөлт тийм айхтар сөрөглөн бол болохгүй. Гэхдээ ерөнхий жижигсэж чинь мэдрэмжэн дээр одоо орж ирэх сольдод орж ирэх болно. Гэхдээ давуу тал байгаа. 2 дахь хөзөр. 2 зоос. Хөзөр дээр одоо нэг эрэхтэй те одоо 2 зоос барьчихсан, нэг сонгочихсон цаана далай байна. Энэ л аюу ихтэй сайхан тийм хөдөлгөөнд ороод одоо ер нь нэг тийм хол газар явъя гэж байсан юм бүтэх ч юм уу. Эсвэл ажил төрөл одоо солио гэсэн юм жоо бүтэх юм уу те. Нэгсэндээ
холын зүйл дээр боломжууд маш сайхан бүтгий юм байна. Давхар таны одоо танилцал ч юм уу ер нь нэг шинэ боломжууд гарч ирэх юм. Ялангуяа тань дээр заа юу. Тэгэхээр нэг талаасаа бол одоо ер нь бол 75 байна уу 80% нь танд их сайхан зүйл болох юм байна. Нэг юм бодоорой. Энэ хоёр зоосгдох чинь балансын хөтсөр. Гэхдээ баланс юу баланслах вэ гэхээр ажил төрлийн баланс. Тэгэхээр энэ 7 хоногт хэрвээ та яг тийм цагаа сайхан төлөвлөөд бүх юм аюу сайхан одоо юм цамраад нь байлгах чадвал таны ер нь бодож сансан юм энэ 7 хоногт маш сайхан бүтэх юм байна гэж гарч ирж байна. За ерөнхийдөө ингээ харуул юм байна. Мэдрэмж тал дээр бол баг зэргийн сорил орж ирнэ. Одоо дотны хүн ч юм уу те эсвэл хүмүүстээ баг зэргийн тийм төр төрийн магадлал байгаа. Гэхдээ нэг тийм том зургаар биш. Ажлын хувьд бол ер нь юмыг солих, яах хийхэд бол маш сайн. Би нэг их мартах шиг байна. Зарим тохиолдолд 8 аяга бол маш сайн зурхгүй. Яагаад гэвэл дараачийн үзэр нь 9 аяга хүсэл биелэх үзэр. Юу гэсэн үг гэвэл таны хүсэл ер нь биелэхэд ойрхон байна. Ямар хүслийн одоо дотны хүмүүстэй эсвэл мэдрэмж өгдөг зүйлсүүдтэйгээ учир зүгээ олох хэрэгтэй. Яг нэг юм гарч ирсэн зүйлийн талаар ер нь гарч ирээд задарч магадгүй шүү гэдэг зүйл гарч иж байна. За харин одоо энэ 7 одоо гаргалгын нэрвч зүсэрж юу гэсэн байна? Харцгаая. За 8 эхнийх нь одоо цахиус хамгаалтын үзрээ ясал чанарч байгаа үстэй. За нэгсэндээ танд одоо юу байна? Ямарваа нэг ер нь нэг юм хийхийг хүсдэг хэрнээ зориг хүрдэггүй ер нь алхмуудыг энэ 7-нд хийвэл маш чухал байна. Ялангуяа харилцаа эсвэл том зургаараа болж байгаа амьдралын зүйлсүүдээр заа юу. Тэгж байж нэгсэндээ энэ 7-нд та одоо гарах зүйлсээ гараад холдох юмсаа холдоод нэг юм сэтгэл тайван уужуу замдаа болох юм байна. Энэ бол буруу зүйл биш. Хүн бол газралтай байх ёстой. Эдний хүсэл сонгосон хүнтэй ер нь нэг юм өөрийгөө бадах нь баг голтгоо нөгөө хүний илүү их тийм боддог юм уу гэдэг зүйл бас аяг гарч иж байна. Энэ бол буруу. Хүн ч өөрийгөө ч бодох ёстой, давхар хүнийг ч заах бодсон ч яах вэ тэгээд байдаг шүү. Тэгэхээр яг ийм зүйл хийхэд энэ 7 хоног танд их хэмжээний тийм зориг, шатрын байдал төвчээр шаардлагатай бай. Давхар шинэ энерги. Хуучин энергиэр бол та бол яг нэг юм хатуу барьчихсан юм яваад байхгүй юу? Шинэ төрлийн энерги орж байгаа учраас одоо энэ 8 аяг дараагийн яг бие хүсэл биелэх 9 аяг аль аль нь орчиж байгаа юм шүү гэдэг зүйл ингээ байгаа юм аа. Тэгээд чи юм баггүй юу? Шинэ энерги орж байгаа учраас өмнөшгөө нэг тийм сахилга батанд ороход зовдөг гэсэн бол энэ 7 хоног тэхгүй. Илүү байтайхан тийм бүх юмстэй аюулсаа смут нэг тийм зовлон зүтгэж байгаа шиг болчихгоо сайхан юм юу нь явчих юм байгаамаа. Тэгтээ эн чинь уртаа хугацаанд нэг ийм зүйлийг хийхин төлөө явж байсан зүйлсүүд учраас зөв зөвөр явж байгаа. Гинт тусласгээ бүх юм ингэ болоод өнгөрвөл заавал тийм чи юу болоод яагаад нэг их тийм юм эсвэл өөрийгөө буруудах шаардлагагүй шүү гэдгийг хамгийн гол та ойлгоорой. За хоёр дахь нь page of whistle буюу одоо зоосны биш аягны боол буюу одоо энэ юу зурам. За одоо хөзрийг ажиглавал зурамтай нэг эргээс нөөрөө үсгэж штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас яг нэг ийм гоё үсрэлт хөгжил болох чинь ялангуяа мэдрэмж тал дээр чинь болон санхүүл дээр яаж энэ хоёр холбогдох вэ гэвэл та одоо яг одоо нөхцөл ажил төрлийн амьдрал чинь ажил төрөл чинь хамгийн чухал байна. Энэ дээр одоо мэдрэмжийн давхраас орж ирэх талаар хэцүү байгаа тань. Энийг яаж хайтаа болох гэвэл мэдрэмжэн дээр чинь толгуурсан зүйлсүүд буюу ажил төрөл тал дээр сайхан балансаа бариад бас нэг ажил төрөлд одоо орлогоо олоод амжилт үзүүлэх явбал таны нэгсэн айгүй сайхан болох юм. Тийшээ үсрэх гээд энэ бэлдэж байгаа байхгүй юу? 7 хоногийн ихээр биш ер нь 7 хоногийн дундуур юм уу сүүлээр ер нь нэг юм бүх юм ажил төрч юм карьер дээр сайхан зэгцэндээ ороод шинээр бүх юм сайхан болоод одоо өнөөдөр 3 сунаж байгаа бол маргааш 5 сунаагаад нөгөөдөр 8 сунаагаад гэдэг аягүй сайхан баг юм өсөд явах юм байна гэдэг зүйл одоо ингэ гарч ирж байгаа юм аа. Тэгээд дээр нэг байхгүй юу? Жич одоо нэг энэ аягны боол бол бас мэдрэмжийн учраас ер нь та энэ талаар их сайхан
мэдээ сонсч магадгүй юм байна. Ер нь бас нэг сэтгэл зүйн бэлээ сайн суучаарай гэж гарч ирж байна. За харин энэ 7 хоногт авраг төлөвлөс юу үзүүлсэн байна? Embracing worthiness одоо өөрийгөө үнцэнтэй гэдэг юм мэдэр. Алин болгон одоо тийм 3 уушуу нэг цайгаар одоо ажил хийх үү? Бас нэг одоо яаж нэг тийм 5 уушуу ч юм одоо жоохон гулайш мэлж ажил хийх л дээ. Гэдэг шиг өөрийгөө жоохон үнцэнтэй байлгаж сураарай энэ 7 хоногт. Одоо ажил төрөл ингээл гоё юм орд ирдэг. Их тийм доошоор сонь царилаа сууж болохгүй. Ер нь ийм ингээл бүх юм бүтэж байгаа тийм сайхан баягаар одоо цэх сайхан цуугаад тийм бардам нүдтэй тийм гоё байх хэрэгтэй шүү гэж энэ 7 хоног таны маш сайхан сануулж байна. За эргээ харъя. Одоо би өөрхөө биеийнхээ бүр эдгэс болгоноор тийм үнцэнтэй би ингээд нэг тийм аюу гоё тийм мэдэрч чинь тэр мэдрэмж надад үнэхээр сайхан таалагдаад их сайхан би юм мэдэрч чинь гэж байгаа юм. Та ер нь өөртөө энэ хүлээ сонсонтой аюу жоохон ихтгэл муутай юм байна. Энэ чинь хүн чадаад байж та чадаад байгаа штэ. Гэсээр нь яагаад өөртөө ирэхээс болохгүй штэ. Тэр тусмаа хэрэг юм чинь би чадчих байгаа. Жиггээ алж чинь гоё хэд чинь гэхэд бодох статал та болохгүй байгаа тань. Харин бүр сайхан өртгэлтэй, зоригтой те. Энээс л чадах шүү гэсэн маягтай явах нь танд маш зүг байгаа юм шүү гэж гарч ирж байна. За харин энэ 7 хоног юу болохгүй вэ? За аягны хөлөг хатар хит зүрхсэтлээс савлаанд оруулж болохгүй байна. Ер нь нэг тодорхой хэмжээний жоохон дарахгүй бол одоо энэ 7 хоногийн гол сорилол таны жоохон савлгаанд оруулах, хинэггүй байдалд оруулах те. Одоо тийм хит мэдрэмжин чинь автуулах юм байна. Заримдаа бүр ингээд эморхоо салхах гэхгүй би бол. Яг тэр шиг тийм байдал таныг оруулж магадгүй шүү. Тийм учраас ер нь нэг юм барьж байгаараа хамгийн гол нь хяналттай энэ 7 хоногт мэдрэмжээ хянаа явж байхад бол бүх юм сайхан болно. За ингээд 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөлгөөн хэлбэрийн таалагдсан бол одоо лайк дараа, шеэргээрээ, subscribe дараарай. Мөн donation юм маш их баярлах болно. Тэгээд мөн гүйлэн нөтгөндөр юу хийхийг хүсэж байна. Ямар хэн билэр явмаар байна. Тэрийгээ сайхан бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээд өрөөлөргөд залбирах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан төссөн өрөө бүх юм зөв зөв рүү явж байгаа шүү.